За өдрийн мэнд хүргэе. За төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа энэ төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх үндсэн суурь шалтгаан нь батлагдсан зураг төсөвгүй. За магадлалын дүгнэлтгүй газрын асуудлаа шийдэггүй төслүүдийг за улс төрийн нөлөөллөөр төсөвт суулгадаг. За ялангуяа энэ дээр бас нэг сайд нар лобби хийдэг шүү. Нэгдүгээрх нь. За мөн одоо төслийн санхүүжилтийг бүрэн гүйцэд тавьдаггүй, он дамжуулан одоо удаашралтай тавьдаг. За хувааж баталдгаас энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ гацдаг. Ашиглалтанд ороогүй 10 жил болцсон энэ юм төслүүд байдаг штэ. Тэгээ гүйцэтгэгч компани өгсөн мөнгөндөө тааруулаад төсөвтөр тавьсан мөнгөндөө бид нар ажлыг хийцэн гэж яваад өгдөг. Жил болгоно нэг юм тусгнуулсаар адил харамчгүй хоёр төлнө гэдгийг яг үлгэршгэлэн болсон юм төслүүд олон бий. За юутай холбоотой концепттэй холбоотой бас энэ барилга байгууламжууд нэлийн бий зогсцсон шийдэгдээгүй. 2017 онд ихсэн ажил одоо хүртэл дуусах ажлууд бий. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ ковидын үеийн бас асуудал чих хүндрэлтэй шүү. Барилга байгууламж, улсын төсвтөр суугдсан, сургууль, цэцэрлэг нь объектууд чинь бүгд өртгөн нэмэгдсэн. Ковид үеийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтгээд ингээд аж ахуй нэгжүүд нь тэр захиалагч компанитайгаа шүүхтэлцсэн шийдвэрт гараагүй ийм одоо барилга байгууламжуудын жагсаалт байна уу? Сонгон ярханд үүрэг дээр л одоо 2-3 бий. Одоо хүртэл 17-8 онд эхэлсэн сургууль цэцэрлэг ороогүй байж л байгаа шүү дээ. 9-10 жил болчлоо. За цаашид хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээгээ төсөвт суулгахтай, зураг төсөвтэй, магадлалын дүгнэлттэй, газрын асуудлаа шийдвэрлэн эсгэд онцгой анхаарал тавьж нийгмийн эдийн засгийн энэ үр өгөөжөрний эренбэлэн улс төрийн нөлөөллөөс ангид байлгах чадах уу? Өнгөрсөн оны төсөвдөр нөгөө түрүү ярьж байгаа шүү 150 төсөл арга хэмжээ. Нөгөө улаан ногоон лазер өдөртүүлдэг нөгөө төсөл чинь зурагтай юм уу, төсөвтэй юм уу? Гараанаасаа гарсан юм уу? Шахаж байгаад энэ баахан төрийн албаа агч одоо хэрэг толбогдох үү те. Энэ дээр тодруулга авмаар байна. Энэ улсын төсвийн хөрөнгөөр оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуул цооцоолж төсөв суулгах тийм боломж байгаа юу? Хөөцөлдөлгөөтэй нэг гишүүд нь ингээ явж байгаад нэг очроо олцсон танил талтаагууд нь тавиулаад хөөцөлдөд яваад байдаг. Тэгээ жоохон лобби байхтай юутай тэгээд өнгөрчдөг нөгөөх нь явдггүй. Ийм төсөл арга хэмжээнүүд маш их бий шүү. Хариулт. Энэ барилга хөгжлийн төв болон барилга хөгжлийн төв хариулъя. Индрийн 4-р микрофон. Эхлээд сангийн ямар хариулах юм? За эхлээд сангийн ам Индрийн 3-р микрофон. Алтан шагашны асуултанд хариулаад сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэрж ороод за одоо яг энэ онд хэрэгжиж байгаа 738 төслийн бол 296 шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ байгаа. Тэгээ хөрөнгө оруулалтын төслүүд бол 4 ангиллаар хэрэгжиж байгаа. Бүтээн байгуулалт, их засвар, тоног төхөөрөмж, тэдэв зураг төсөв боловсруулах гэдэг энэ 4 ангилын төслүүд байгаа. За одоогоор яг худалдаа ажиллагааны мэдээ авахд бол 19 төслүүд худалдаа ажиллагаа зарлагдаагүй байна. За төрийн эмнэлтийн тухай хуулийн 13 дахь зүйл зааснаар тухайн жилд шинээр хийж байгаа төслүүд 5 сарын 31 гэхэд яг эцсийн байдлаар гэрээ хийгдээгүй тохиолдолд санхүүжилт нь бүхэлдээ хэмнэлтэнд ордог. Тэгэхээр 5 сарын 31-ээр яг эцсийн байдлаар бид нар энэ хэмнэлтэнд аль нь одоо гэрээ хийгдэж чадахгүй тооцоолол гарна. За төсвийн тухай хуульд 22 болон 23 онуудад бид нар өөрчлөлт оруулад яг энэ эрсдлүүдийг одоо урьдчилан сэргийлэхийн тулд тухайн шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг бол 3 жил багтаан санхүүжүүлэх юм хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр төлөвлөгтөө бол яг 3 жил. За дээрэс нь багаар одоо санхүүжих дүнг тусахгүй тулд хэрэгжих хугацаанд
төсөв төртийг тэнцүү хуваарлсан буюу хамгийн багадаа 30% санхүүжилтийг нь тусгаж байгаа. За мөн дээрээс нь зураг төслүүд одоо зураг төсөлтэй гэж тусгагдсан хэрнээ зураг төсөв нь одоо хүрэлцэхгүй төсөв төртөг нь хүрэлцэхгүй асуудлууд гардаг учраас мөн хууль дээр сүүлийн 2 жилийн зураг төсөвтэй байна гэж тусгачаа. Тухайлбал 27 онд одоо тусгах туслаар хэмжээ бол 25, 26 онд магадлаар хийгдсэн зураг төсөвтэй байхаар төлөвлөгдөж байгаа. Яг хуулийн шаардлага бол яг иж бүрэн яг ийм шаардлагууд наривчлан тусгасан. За магадгүй энэ зарчим бол яг их хурлын хилцүүлгийн явцад нэгдэж байгаа нэмэгдэж байгаа төслүүдийн хувьд бол хэрхэн хангаж байгаа талаар бол тодорхой мэдээлэл байхгүй наа. За барилгын хөгжлийн төв. Эндрийн 4-р микрофон. Шүүний асуултанд хариулъя. Цар тахлын нөхцөл байдлын амаргүй цаг үед Улсын хурлын 88 дугаар тогтоол гарч 604 аж ахуй нэгжид 308 тэрбум төгрөгийн материалын үнийн зөрүүг олгож ажилласан байгаа. Тэгээ энэ тогтоолын чиглэлийн дагуу бол засгийн газар бол бас шуурхай арга хэмжээ авч ажилласан байгаа. За ер нь бол 2018-аас 2021 оны үнийн өөрчлөлтүүдийг харьцуулахад бол 2-оос 2.5 дахин өссөн юм үзүүлэлтүүд бас статистик судалгаагаар авч үзэхээр гарч ирж байгаа. Энэ бол цар тахлын нөлөөллийн үе байсан. За энэ үеэс эхлээд барилгын төсөв төртөг нэлээдгүй хэлбэлзэж эхэлсэн байгаа. За үүнээс хойш бол цалин, машин механизмын тариф зардал бол өөрчлөлтүүд шийдвэрийн дагуу орсон байгаа. Цалин 50%-аар, машин механизмын зардал 30%-аар нэмэгдсэн байгаа. За хууль санаачлагчдын нэг шижээр гишүүн хариулъя. Алтан шахаг гишүүн энэ бол бүр ингээд аргаа бараад улсын хурлын тогтоолын төсөл оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгээд барилгын хөгжлийн төвийн цар тахал дуусаад 5 жил болж байна. Зөвхөн 2020 оноос хойш хэрэгжиж байгаа төслүүдийн чинь 71% төсөв төртөг нэмэгдсэн байна. Цар тахал дууснаас хойш гэсэн үг. Одоо чинь 2022 онд Дархан уул аймагт эхэлсэн цэцэрлэгийн баригдлагын өргөтгөл 3 жил хувааж тавьж байгаа байхгүй. Цэцэрлэгийн баригдлагын өргөтгөлийг энэ юу вэ гэхээр яг Алтан шахаг гишүүний түрүүний хэлж байгаа улс төрийн нөлөө маш их ордог гэсэн. Сангийн сайд дээр 3 гишүүн ороод нэгэн гуйдаг, гурвууланд намсуулаад тавьчихдаг. За энийг чинь яг 3 жилээр тавьчих гээд. Тэгээ энэ бодлого чи өөрөө эргээд улсын эдийн засгийн сүрүүлээд байна гэж. Бид нэр сургуулийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 3 жил хувааж тавих ямар шаардлага байгаа юм бэ? Сангийн яамныхаа 1.5 км замыг 3 жил хувааж тавих ямар шаардлага байгаа юм бэ? Хүүхдийн дотор байрыг 3 жил хувааж тавих ямар шаардлага байгаа юм бэ? Нэг жил шийдэх юм бол бид нэр алдагдаж байгаа боломж бол хайрын биш юм уу? За Сархаадын Зулбхаар гишүүн асуултсан.